яг гүр орж ирж таалагдаж. Та өчигөрөнтэй шалгуулсан уу? За, яасан юм бол хөө? Та архитектурын зэнд хэрэглэсэн үү юу? Гүү дээ. Хина. Та даруй руу цаа богдорч. Үлээлэхгүй болдгоо. Үлээлэхгүй байх боломжгүй дээ. За та энийг одоо болно гэж хэлсэн шүү. Үлээмээргүй шүү дээ. Гэхдээ та заавал үлээ шалгуулах хэрэгтэй. Та заавалчгүй стандарт хэмжлэгээс баталгаа цэнд багжийг үлээх хэрэгтэй шүү. Шалгуулах хэрэгтэй. Тархуулж идэх үү? Та үлээх юм уу, үлээхгүй юм уу? Үлээхгүйгээр зөв тархуулж идэх үү? Согтуурсан хэсгийг шалгуулахаас зайлсхийсэн үйлдэл зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14 7-р зүйлийн 5 дахь хэсгийн 5-ын 3 дахь хэсэг зааснаар шийтгэл оногдуулах хууль зүйн үндсэлтэй байна. Зөрчлийн тухай хуулийн 14 7-р зүйлийн 5 дахь хэсгийн 5-ын 3 дахь заалтыг зааснаар тээврийн жолоод хийхийг 1 жилийн хугацаагаар хасж 30 хоногийн хугацаагаар баримтлах шийтгэл оногдуулсан. Монгол Улсын зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14 7-р зүйлийн 5 дахь хэсгийн 5-ын 3 дахь заалтад зааснаар согтуурсан мансуурсан хэсгийг жогчрмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн эрсэл жолоодохыг 1 жилийн хугацаагаар хасаж 401-тэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл 7-оос 30 хоногийн хугацаагаар баримт шийтгэл оногдуулна.